Сайн байцгаана уу? Та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлэх ийм санал гаргаж байгаа юм байна. За түүний хувьд энэ удаа Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах төсвийг 1.5 их найд болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэдгээ олон нийтэд зарласан байна. За тэрээр энэ шийдвэрээ тайлбарлахдаа аюултай болон асуудалтай цаг үе ирсэн учраас ийм шийдвэр гаргах шаардлагатай гэж хэлсэн. За тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслэр саналаа мэдэгдэхдээ ингэж төсвөө нэмэгдүүлэх нь бидний хувьд аль хэдийн байлгах ёстой байсан мөрөөдлийн цэргийг бий болгох боломжийг олгоно. За хамгийн чухал нь дайнаас үл хамааран биднийг аюулгүй нөлөөтэй байх байдлыг бий болгоно гэж хэлсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд цаашдаа тариф ногдуулж байгаа. За үүнээс бол асар их орлого олж байгаа учраас 1.5 их найдын ам долларын одоо энэ тоонд хүрэх нь маш амархан боломжтой гэдэг ийм зүйлийг хэлсэн. За 2027 онд батлан хамгаалах төсвийг ингэж нэмэгдүүлж байгаа нь одоо байгаа 901 тэрбум ам долларын батлан хамгаалах төсвийг 50 гаруй орчим хувиар нэмэгдүүлж байгаа ийм хэлбэр болж байна. За Трампын засаг захиргааны үед сүүлийн үед хүчээр далайлах бодлогыг хэрэгжүүлж байгаа. За өөрөөр хэлбэл гадаад бодлогын зорилгот хэрэгхийн тулд хүч хэрэглэх зам мөн цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлэх болсон. За ийм замаар олон орнуудад үзүүлэх дарамжралтай нэмэгдүүлж байгаа. За цагаан ордон хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын хувьд Гренландыг хяналтандаа авахдаа цэргийн хүч хэрэглэх сонголт үргэж байгаа гэж хэлсэн. За үүнтэй холбогдуулан Францын гадаад хэргийн сайдын хэлснээр Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио одоогийн байдлаар Гренланд руу ямар нэгэн давталгаа хийх ийм бодолгүй байгаа гэдгийг хэлсэн байгаа. Америкийн нэгдсэн улсын хүчин хойд Атлантын далай болон Карибын тэнгист 20 арга хэмжээг зөрчсөн гэх үндслээр хоёр газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг лав гарагт хураан авсан мөн цэргийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдийн шүн дунд Венесуэл улсын ерөнхийлөгчийг одоо өөрийнх нь өргөөнөөс нь баривчилж авах ийм шийдвэр гаргасан зэрэг сүүлийн үед цэргийн хүчийг хэрэглэж өөрийн гадаад бодлогын зорилттой хүрч байгаа. За харин энэ үед бол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлж байгаа явдал нь бол цаашдаа Америкийн нэгдсэн улсын хувьд ялангуяа одоо бүгд найрамдах намын засаг захиргааны зүгээс хүчээр тулгуурласан ийм гадаад бодлого хэрэгжүүлнэ хүч хэрэглэх замаар бол гадаад бодлогын зорилтонд хүрч болцсохгүй гэсэн таамаглалыг улам бүр олон нийтийн хувьд баталгаажуулсан ийм үйлдэлийг хийж байна. За лав гарагийн орой Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дахин нэгэн пост оруулсан байна. За тэрээр хэлэхдээ үйлдвэрлэлийн хурдаас илүү ашгийг чухалчилдаг зэвсэг үйлдвэрлэгчдийг буруутгасан байна. За тэрээр үйлдвэрлэл болон тоног төхөөрөмжөнд хөрөнгө оруулахын оронд батлан хамгаалахын гэрээт компаниуд хувьцаа эзэмшигчтэй их хэмжээний ногдол ашиг тарааж байгаа хувьцааг их хэмжээгээр худалдан авч байна гэж бичсэн байна. За тэрээр мөн цааш нь хэлэхдээ батлан хамгаалахын гэрээт компаниуд шинэ үйлдвэрлэл барьж зэвсэг нийлүүлэх ажлаа хурцсахгүй бол тэдний гүйцэтгэх захирлуудын авч байгаа цалин жилд 5 сая ам доллараар хязгаарлана гэсэн ийм мэдээлэл сүрдүүлгийг хийсэн байна. За үүндээ тэрээр бол зарим компаниудын нэрийг онцлон за энэ дотроо бол рейтинг компанийг ихээхэн онцолж ярьж байгаа. За гэхдээ бол сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хийж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор зарим хувьцааны үн бол унж байгаа. За тухайлх юм бол Lockheed Martin, General Dynamics, Northrop Grumman нэртэй компаниудын зэвсэг үйлдвэрлэгч компаниудын хувьцаа буурч байгаа ч гэсэн ганцхан бол рейтингийг онцолж хэлсэн байна. За батлан хамгаалах гэрээт компани болох Raytheon дайны яамны хэрэгцээнд хамгийн бага хариу үйлдэл үзүүлж байгаа. Үйлдвэрлэлээ хамгийн удаан нэмэгдүүлж Америкийн нэгдсэн улсын цэргийн хэрэгцээ шаардлагаас илүү хувьцаа эзэмшигчтэй хамгийн их зарцуулалт хийж байгааг дайны яамнаас надад мэдгдсэн гэж Дональд Трамп олон нийтийн сүлжээнд хийсэн мэдээлэлтэй дурдсан байна. За хэрв тус компанийн цэргийн бэлэн байдалд хөрөнгө оруулахгүй бол Raytheon компанийг Пентагоны одоо худалдан авах чагсаалтаас хаснаа гэсэн ийм мэдээллийг хийж байгаа. За цаашдаа ч гэсэн дэлхийн улс орнууд цэрэг батлан хамгаалахын зардалтаа улам их мөнгийг одоо оруулах ийм бодолтой байна. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс НАТОгийн холбоотнуудад тавих шаардлага өндөрсгөж байгаа. За өмнө нь бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 2% батлан хамгаалах зардалтаа зарцуулах ёстой гэсэн ийм бодлого баримталж байсан бол одоо 5% хүргэх ийм зардал одоо шаардлагыг тавьж байгаа. За зөвхөн одоо НАТОгийн холбоотон төдийгүй Азийн гэрээний 5 холбоотнуудын нэг болох Япон болон Өмнөд Солонгост мөн батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа. За мөн үүний зэрэгцээ Тайваны зүгээс бол батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх ийм бодлого баримталж байгаа. За өөрөөр хэлбэл дэлхийд даяар батлан хамгаалах цэргийн зардлаа нэмэгдүүлж байгаа ийм үйл явц ажиглагдаж байна. За энэ бол зэвсэглэлээр хөөцөлдөх за мөн батлан хамгаалах зардалд илүү их хөрөнгө мөнгийг зарцуулснаар бусад одоо нийгмийн чиглэлийн зарцуулалтын хөрөнгө мөнгө буурах магадaltaйг харуулж байгаа юм. За өөрөөр хэлбэл дэлхийн нийтийн өмнө тулгамдсан олон нийгмийн асуудал байгаа. За харамсалтай нь бол эдгээр
асуудлуудыг шийдвэрлэхийн оронд улс орнууд зэвсгээр хөөцөлдөх, за бие биенээрээ бол зэвсгийнхаа хүчээр дамгаалахын бодлогыг баримталж байгаа нь бол цаашдаа олон улсын харилцаа улам ээдрээтэй аюултай болж байгааг харуулж байгаа юм. За үүнийг бол Америкийн нэгдсэн улс гол тэргүүлэгч их гүрний хувьар бол батлан амлах зардлаа нэмэгдүүлж байгаа. За мэдээж үүнийг дагаад түүнтэй одоо өрсөлдөж байгаа голлох их гүрнүүд болох бүгд найрамд хятад ард улс болон Оросын холбооны улс зэргийн зүгээс бол батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх нь одоо улам дамжиггүй харагдаж байгаа. За ингэснээр бол дэлхийн нийтээрээ зэвсгэлээр хөөцөлдөх ийм үйл явц хурцсаж байна.